Монгол Улсын их хурлын дарга энх болд Аз Европын парламентын түншлэх 9-р уулзалтанд оролцохоор манай улсад хүрэлцэн ирээд байгаа. Оросын улсын холбооны хурлын холбооны зөвлөлийн гишүүд төрийн думын дарга нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд улсын их хурлын дарга энх болд Оросын улбооны улстай уламжлалт сайн хуршийн харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцлон хоёр орны хооронд хөгжүүлж байгаа стратегийн түншлийг цаашид шин шатанд бодит агуулгаар нь баяжуулах нь чухал болохыг тэмдэглэсэн. Мөн тэрээр манай хоёр орны парламент хоорондын харилцаа хамтын ажиллагаа өндөр түвшинд явагдаж байгаа хэмээн дүгнэж байгаагаа хэлээд Монгол Улсын их хурлын дэд дарга гончигд орж тэргүүтээ 21 гишүүний бүрэлдэхүүнтэй улсын их хурл дахь Монгол Улсын парламентын бүлэг идэвхтэй ажиллаж байгааг дуулгасан. 2015 онд Оросын холбооны улсын төрийн думын дарга Наришкин Монгол улсад 2 удаа ярьсан холбооны зөвлөлийн дарга хатагтай Матвиенко альчилсан зэрэг нь манай хоёр орны парламентын өнөөгийн харилцааны түвшинг тодорхой харуулж болох үзүүлэлт болохыг онцоллоо. Оросын холбооны улсын холбооны хурлын холбооны зөвлөлийн гишүүн улсын их хурлын дарга болон улсын их хурлын гишүүдийг цаг зав гарган халуун дотнор хүлээн авч байгаа талархал илэрхийллээ. Мөн тэрээр улсын их хурлын дарга энх болдод Оросын холбооны улсын холбооны хурлын төрийн думын дарга Наришкин холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга Матвиенко нарын мэдчилгээг уламжилсан. Аз Европын парламентын түншлэх уулзалтанд Оросын холбооны улс 3 дахь удаагийн оролцож байгаа. Аз болон Европын орнуудын парламентын төлөөлөгчдийг ойртуулах тавцсан болдгоороо чухал ажил бүтэлтэй уулзалт болохыг хэлсэн. 2015 оны 9-р сард ноён энх болд таны Оросын холбооны улсад хийсэн аль биесны альчлал хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд ихээхэн түлхэж болсон гэлээ. Уулзалтын үеэр талд парламент хоорондын хамтын ажиллагаа хөгжүүлэх, хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа бүтээн байгуулалт, иргэд хоорондын харилцааны талаар болон бусад асуудлаар ярилцаж санал солилцлоо. Уулзалтанд улсын их хурлын дэд дарга, улсын их хурл дахь Монгол Оросын парламентын бүлгийн дарга гончигдорч улсын их хурлын гишүүн Тэрвэш Тав болон албаны бусад хүмүүс болцлоо.